холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр, хонхор тогтсон ус нэг цэнхэр, хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр. Бүхийн тухай домгууд. Хотон бүх цэдэн дорж. Цэдэн дорж ноёны зарц хийж тэрэм татаж гурил хийдэг байжээ. Нэг гизэл ирж хотон эмэгтэй хүний хийдэг ажил байна гэд доромжлоод байж. Гизэл буддын шашны нэгэн зүйлийн сан бартан буйны ёсыг сахихын тулд багшийн өмнө авсан хоёр дахь амлалт буюу сахил юм. Цэдэн дорж нилээ төвчж байснаа нөгөө гизлийг барьж аваад шидчихсэнд тэр нь бэртчихжээ. Төдөлгүй ноён миний бүхийг хэн эвдчихв олж авчир гэхэд цэдэн дорж ноёнд ирээд энэ гизэл намайг ажил хийлгэлгүй түлхээд ноцолдоод байхаар нь түлхчихсэн юм. Миний буруу гэж хэлв. Ноён чи тийм чадaltaй юм уу гэж асуухад чадал байж магадгүй гэж хариулжээ. Ноён ирүү татах гэж байснаа болж тэдэнд наадам хийн чи ирж барилд гэж хэлээд явуулжээ. Тэгээд цэдэн дорж тэр өдөр нь ирж барилдаад ноёны наадам төрүүлжээ. Ноён аргагүй сайн бүх юм байна гэж шагнаж хувцлаад явууллаа. Энэ үед ноёны бүх хүрээний бүх гэж хоорондоо өрсөлддөг байж. Хүрээний наадам болоход цэдэн дорж барилдан хүрээ бүх мөрөхөд хоёр иврийг нь зад татдаг мажаал аживтай үзүүрлэн барилдаж хайжээ. Ноён учиргүй баярлаж түүнд сүргээсээ том цагаамор мөнгөн хит тутахтаа бэлэглэн дархан алаг мортийн таригт их газар өгчээ. Тарай гэсэн үг. Цэдэн дорж тарай тарж тарихтай ажил хийж байтал нэгэн өдөр таргийн ус татхад юу болов гэд боол дээр ирж үзэхэд лам нар усыг нь хаачихсан өөр шуудуугаар урсгаж байж. Тэгэхдээ цэдэн дорж том цагаан морио чөдөрлөөд эмээлийг нь аваад усны хүүрхийд морио өргөн тавьж богоод өөрийн бухаар усаа урсгажээ. Лам нар айн зүхтааж ноёнд очиод цэдэн дорж ус аваад өгөхгүй байна гэж гүтгэн мэдүүлэхэд ноён цэдэн доржийн дараа ав гэж айлтгаж байсан гэдэг. Цэдэн дорж хотон дотроос анхны тэвэг гизэг тавьсан хүн гэдэг. Хотон ирчүүд мусульман шашинтан гэж мухар толгойтой байсан бөгөөд цэдэн дорж ноёны бүх хүчээр тэвэг тавих хэрэгтэй болжээ. Өөр нэг ярианд зоригт хаан хатанда цэдэн доржийг өгч түүнээс хойш хатан бүх гэдэг нэртэй болсон гэдэг. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Яман ёмчин бүх. Дөрвөд далай хааны хошуунд Яман ёмчин гэж алдартай бүх байжээ. Анх 16 настай Яман хүү хойд хөвөөний тарихт тариа усалж байж гин. Гэтэл замын хүмүүс далай хааны хошууны үрс наадан болох гин гэж хэлжээ. Яман хүү хамт тариа усалж байсан өвгөн гизэлд хэлжээ. Аха, надад жаахан тэнхээ байх шиг байна. Би явж үрст барилдъя гэж гин. Тэгэхэд өвгөн гизэл чамд тэнхээ байгаа эсхийг чинь шалгая. Чи энэ сур аргамж дөрөв давхарлаад тэр өргөөстэй улаан харганы ёроолоор осорлоод татаад үз гэж. Яман хүү өвгөн гизлийн хэлснээр харганы ёроолоор осорлож сууг татжээ. Гизэл буддын шашны нэгэн зүйлийн сан бартан буйны ёсыг сахихын тулд багшийн өмнө тавьсан хоёр дахь амлалт буюу сахил. Хийдэн шавлан сурч буй банд нарыг бас хэлнэ. Тэгэхээр өвгөн гизэл чамд тэнхээ байна. Би тариагаа услая. Чи үрст явж барилдаад үз гэд Яманы мах чанаж өгөөд явуулжээ. Яман хүү хойд хөвөөн тариагаас явгангүйж суугийн шилээр давж ирж наадамд барилджээ. Далай хааны барилдааныг нас, жин, хөгшин залууг харгалзалгүй барилдуулж давсан оноо хүчээр нь 3 арван болгодог бөгөөд тэрүүн зэрэгт барилдсан хүмүүсийг
бахлуур, багалзуур, тэргүүн, арванд оруулдаг байжээ. Үрс наадам болохын өмнө онгийн хушууны, фангийн хушууны бүх огшоо довчин гэдэг хүн ирж Далай хааны зузаан хэрмийг шөргөөхөд хэрэм дөргиж цаад талд нь элс нурж байжээ. Огшоо довчин асар их тэнхээтэй хүн байж гин. Далай хааны хушууныхан довчингоос нилээд айж түүнтэй хэнийг барилдуулахад товлож лам нараар зурхаа зуруулахад Ямаан түүнтэй барилдаж чадна гэж түлгэнд нь буужээ. Тэгэхлээр нь лам нар сор залж Ямааны баруун гарт нь арслан, зүүн гарт нь бар зурж Ямааны булчин мах давсгүй хар цавгч шүн нүцгэн биеэр нь хідэн сур амгалж дээр хөвтүүлж хонуулж гин. Амгалж, аргамж. Маргааш өглөө нь огшоо довчинтой барилдах болж улаан нааран хөөрөхөд хоёр талаас хээрж гарав. Хээрж, дэвж. Бух барилдаанд хэн нэг нь хүчээр хар сэрийг нь газардуулж хөлийн сайд хянаад болов уу гэж 3 асуугаад боллоо гэхэд ялагдсан тооцдог дүрмтэй байжээ. Ямаан хөх хэвтгэд онгийн хушууны нөгөө бүх гэдрэг харуулах гэж ноцолдоод барахгүй байжээ. Хавирах талд нь гаргаад цав дундуур нь гараа шургуулж толгой дээгүүр нь давуулах гэхэд урд хоёр гар нь ширэгт гарын шуу хүртлээ шигдээд анжис шиг газар зүсэж байж. Онгийн бүх их гүзээтэй насаар ахмаг хүн байсан бөгөөд тонгоож ноцолдоход гүзээ нь гуйнд нь тулж ихэд ядарч байж. Нар хойш тонгоо хүртэл ноцолдоод урдаас нь өрж өргөж гэдрэг дарах гэж байхад нь Ямаан харсан чинь бүх биеэс нь хөлс цовж хоёр гуйн чичирч харагджээ. Энэ үед Ямаан гинэт босож цав доогуур нь орж өргөн гэдрэг тавьж хар сэрээр нь хөдөлгөөнгүй дарж ялалт байгуулахад онгийн хушууны лам харгүй бүхэн ялагдсанд гомдон улаан шар нь ялгаран төгс буйнд хийдийн өмнөх сайлан чин хөтлөөр цуваад явж өгсөн гэдэг. Ингэж сайн барилдсан учир дөрвөд Далай хаан толгойд нь цацруулсан бэлэг шан өгч хааны дотны хүн болгожээ. Тэр Ямаан Ёмчин нэртэй бүх байжээ. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг сонсож байна. YouTube-ээс өөр платформ юм уу вебээр үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлгүйгээр танд хүргэж байгаа хулгайн бичлэг юм. Ямаан нутгийн баянаас гэрээ ачих унаа гуйхад өгөөгүй учир гэрээ үрж дээр нь ээжигээ суулгаад явж улаан даваагаар давж байсан гэдэг домог буй. Ямаан Ёмчин төрүүлсэн жилээ бүх мөрөн сумын толгой баянинд очиход ойлгохтой хоолунд өгөхгүй тоолгүй хонуулсан учир өглөө босоод морь аргамдсан аргамжийг нь чулуун доор хийлээ авцгаагаараа гэд яваад өгчээ. Хүүхдүүд очиж аргамжаа авч чадалгүй иржээ. Эцэст нь тэр хавийн бүх ирчүүд цуглаж чулууг цэнжиндэж гүнжиж хөдөлгөж чадалгүй баян тэлхэд баян гайхаж сураг ажиг тавихт нь энэ жил хошууны үрс төрүүлсэн Далай хааны бүх Ямаан Ёмчин гэдэг хүнгисэн сураг гарчээ. Нутгийн баян хаанд тал алтгаа сайж хойноос нь элж зарлах тавьж залан ирүүлж эргэн хонь гаргаж модон твшин тавьж өгөхөд бүгдийг нь идээд модон твшний тосыг долоовор хуруугаа арчин долоосонд нэг бүх цадгаж чадаагүйдээ ихэд зовж бэлэг унах морь өгч тал засан явуулж байсан гэдэг. Борхой бүрэгдийн тухай домог. Арвай хээрийн талын баруун талаар ар шанд, өвөр шанд гэдэг газраар нутгалдаг Борхой бүргэд гэдэг нэгэн залуу ир ихтэйгээ хамт амьдарч байж. Тэр хитгэн хонь Ямаанаас өөр малгүйж уламжлалт ёс заншил цаг үе амьдралын шаардлагаар буудал сэлгэн нүхтэй жижиг бор гэрээ эвхэж баглаад дээр нь ижигээ суулхан үүрээд нүүдэг байсан тухай яриа өнөөг хүрчээ. Альва домог төвхөн үйл явдал нь тодорхой орон зай цаг хугацаанд болсон хэдий ч он цаг уйлрах тутам бүтгэрдэг. Бас Борхой бүрэгдийн домог шиг олон түмний дунд үеэс үед мөнхөрч үлдсэн нь цөөнгүй билээ. Бушхүүгийн үлгэр кино зохиолч энэхүү домгоос их үндэстэй тодорхой. Борхой бүрэгдийн ижилгүй их бяртынхээ нутаг хушуундаа төдийгүй
нийтэд мэдэгдэх болж хошуу ноёд түшмэд борхоо бүрэгдийг нэгэн их наадам даваачиж байрлуулах болж. Гэтэл борхоо бүргэд бэлтгэл сургалтанд ахиц муутай тааруухан байсан нь дэмжигчдийн сэтгэлийг зовоож байлаа. Наадмын үзүүр түрүүг урдчлан шинжилж мэдэх эрдэм ухааныг уралдуулсаар наадмыг угтдаг эртний уламжлалтай. Нэгэн харь хилтэн шинжээчинд хэл мэдэх хүнийг оруулах зэргээр танцны үр дүнд нэгэн танхимд шинжээчийн нууц ярьсан сонин мэдээг олжээ. Түүний хэлсэн нь тэр майханд нэг хүчтэнхээ цогцолсон залуу баарын шинжтэйгээр унтж байна. Тав өгөөд нүшиглөөд үзв. Сэрэх янзгүй юм. Тэр барилдах юм бол түүнийг дийлэх бүх ёр алга гэсэн нь борхой бүргэд байжээ. Түүнийг мэдсэн ноёд түшмэд борхойг оролцуулан яаралтай зөвлөлдөөд чиний бэр яаж гардгав гэж асууж. Тэгэхэд нь борхой бүргэд би нүүхтэй гэрээ баглаж үрээд дээр нь ээжигээ суулгахад ээжээс борхой хүү гэхээр л төвгүй босдог гэжээ. Түүний хэлснээр туршиж үзвэл юу ч тэсгэх аргагүй өргөхөд хаяад байжгэн. Ийхүү борхой бүрэгдийн бярыг нь гаргадаг аргыг олсон юм гэдэг. Их наадмын бүхийн барилдаанд борхойд урдчлан бэлдсэн засвал барилдааны бүрт борхой хүү хай гингүүтэл өргөж хаян давсаар тэр наадам төрүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш борхой бүргэд хэмээх бүх нэрт гарч алдарсан юм гинэлээ. Борхой бүрэгдийн түүхтэй холбогдох их нутагт нь үлдсэн дурсгал бол түүний уулнаас өнхрүүлсэн хэмээдэг хааш хаашаага 3-4 метрийн хэмжээтэй хатан цохоо юм. Түүнийг нутгийнх нь борхойгийн чулуу гэж нэрлэдэг. Тэр чулуу тарагт сумын төвөөс урагшаа 6 км орчимд Өвөр Шандын ам гэдэг газарт бий. Домогт бүх борхой бүрэгдийн түүх дурсгалтай энэ чулууг 10 хээрийн хушууны бүгчүүд хүндлэн дээдэлсээр идүүгээ уламжилжээ. Бүх болгодог чулуу. Өвөр Ханга аймгийн нарийн тэл сумын нутаг. Дунд халгаатын аманд орших том нь 200 орчим, бага нь 100 гаруй килограммжинтэй давхарлан тавьсан 2 том цагаан чулуу байдаг. Ямар ч барьцгүй бөөрийнхий хэлбэртэй тэр чулууг бүсэлхийнээс дээш гаргавал бүх болдог гэлцдэг. Түүнийг сайн ноёны халуун ходоод хэмээх бүх Цэдэн Ванчиг гэдэг машид тархан 7 км орчим газраас сугавчлан авчирсан гэсэн домог бий. Тэр үедээ 17 орчим настай байсан бөгөөд цэрэн тогтох аваргын өвөг эцэгтэй хүчээ үзэж байсан гэдэг. Энэ хүний удам тарганыхан хэмээн нэрлэгддэг. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. YouTube-ээс өөр платформ юм уу вебээр үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлгүйгээр танд хүргэж байгаа хулгайн бичлэг юм. Бичлэг маань таалагдж байвал subscribe тавьчаад дарж хоохоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулаа нэвртэй гэсэн хуудсыг минь дагараа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.